найзуудаа хөөхтийн ертөнц нэвтрүүлэгт маань энэ удаад Сонгон хайрган дүүргийн 106 дугаар цэцэрлэгийн аяслаг бяцхан жаалууд маань оролцох юм аа. Найзуудаа та нар нэвтрүүлэг анхаалт тавилангаа үзээрэй. Одоо хоёлаа цэцэрлэгийн хажууд гоочгүй. Тэгвэл хоёлаа оролцгоо. Оролцъё. Амар энөө багшаа. Даах далантай, бэрүү бүхтэй, ботох сүлтэй одоо минь сайн байна. За манай хоёр хөтлөгч маань нэвтрүүлгээ хөтлөхөөр хүрээд ирв үү? Багшаа, бид нар олуулаа ирсэн. За тэгвэл найзуудаа хамтдаа нэвтрүүлэгтээ өрөөдөх үү? Тэгээ дараарай. Амар уцгаануу телевиз үзэгчтэй би 106 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Отгон Чимэг байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийг хөтлөхөөр Амгалан сургуулийн сурагч Мишель маань Гандан Тэгшлэн хийдийн 112 дугаар сургуулийн сурагч Хүсэлбаатар маань олон сайхан найзуудаа дагуулад нэвтрүүлэгт маань оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр 106 дугаар цэцэрлэгийн маань бяцхан жаалууд маань олон үндэстэн ясныхаа дээл өмсгөл хувцаар гоёж ирсэн байна. Өнөөдөр хөөрхөн бяцхан найзуудтайгаа телевиз үзэгч хүүхдүүдтэйгаа олон үндэстэн ясныхаа хувцсны талаар мэдэж авах нь байна тийм үү хүүхдүүдээ. Хүүхдүүдээ энэ юуны зураг вэ? Монгол улсын газрын зураг. Зүйтэй сайн байна. Энэ бол манай Монгол улсын газрын зураг байна. Манай Монгол улс маань хойд хэсгээрээ ойд хэрийн бүстэй, дунд хэсгээрээ тал хэрийн бүстэй, өмнөд хэсгээрээ говийн бүстэй, ийм сайхан үзэгсэлэнтэй байгальтай газар нутагтай билээ. Ийм сайхан нутагт маань олон ястууд өн эрднээс аж төрж амьдарцгааж ирсэн. Олон яснууд өмсгөл, дээл гоёл, хэл яриагаараа ялгаатай байдаг байх нь хүүхдүүдээ. Багш нь одоо хүүхдүүдтэй халах ясны хувцсыг танилцуулъя. Ингчин болор чулуун хоёр маань халах үндэсний хувцаар гойсон байна. За босоод ирээ. Хоёр маань ямар ястан бэлээ? Халах ястан, дасгал ястан, казаг ястан, үжимчин ястан, баяж ястан, таргууд ястан, дөрвөд ястан, мянгат ястан, бүрээд ястан, ууд ястан. Хүүхдүүдээ бүгдээрээ өнөөдөр Монголынхон үндэстэн ясныхаа өмсгөл хувцсны талаар мэдэж авлаа шүү дээ. Нүүдэлчин монголчуудын маань үр удам болсон манай ястангууд маань хаагуур нутгалдаг болохыг багштайгаа хамтдаа газрын зураг дээр харцгаая. Халах ястан маань төвийн бүсэд амьдран суудаг байх нэ. Бүрээд ястан маань хинтий дорнод нутагт оршдог байх нэ. Дарган ястан маань Сүхбаатар аймагт олонхон амьдардаг байх нэ. Мянгат ястан маань Ховд аймагт амьдардаг. Баяд ястан маань Увас аймагт оршин суудаг байх нь. Казах ястан маань Баян үлгийн аймагт оршин суудаг байх нэ. Дөрвөд ястан маань Увас аймагт оршин суудаг байх нь.
аман цохоод хувцсны тухай ямар зүйр цэцэн үгс байдаг вэ? Мал магаар хүн увцаар. Угт нэгтийн чигт нэг, угсаа нэгтийн яс нэг. Зүйтэй. Хөтлөгч Хүсэлбаатар маань мал махаар хүн хувцаар гэсэн хувцсны тухай сайхан зүйр цэцэн үгээ айлтглаа. Мишель хөтлөгч маань овог нэгтийн чих нэг, угсаа нэгтийн яс нэг гэсэн удам угсааны тухай зүйр цэцэн үг хэлж өглөө. Сайхан зүйр цэцэн үг хэлж өгсөн Хүсэлбаатар Мишель хоёртоо талархаж хүүхдүүдээ бүгдээрээ хурайлъя. Хурээ! 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 Хүсэлбаатар чи ямар шүлэг мэдв? Би Монгол хүн. За тэгвэл уншаарай. Аргалын утаа борголсон мачнигэр төсөн би атар хэн нутга үлгий минь гэж ордог. Зэлгэ манга суудсан асын бараг шитэд зэлгэл сайхан нутга шитгэл багтан харахад үлээж байгаа сархинд үнсэж байгаа шиг өшөөл дэжимнгаар илээж байгаа шиг эрэрэнгүй сайхан санахад элэг дүрхмэн догдолж хосгүй баярын нүдмэс хойнуудын минь бүгтээ. Өргөн сайхан нутгийнхаа өвчүүн дээр нь төрөөд өнөр уудам талынхаа өнгөт амьдралын төлөө амь биеэн зориулдаг ариун нандин заншилтай. Өвгөт хөвгшөг дээдсэн юм нь үрээн гис найдаж үлдээч надад өгсөн өнөр Монгол орны наран намайг гүйгүүлж нарийн салхин нүлээж найртай сайхан орон минь надтай хом нэг байдаг тул унсан энэ нутгтан би ихийн сүшээг сандаад ангирч хөөрсөн сэтгэлээс биш оргилсан баяр сэтгэлээ очлон дэлхийн өмнө одоо дахиад автах юм бол би Монгол хүн болохоор нарлаг Монгол нутгийнхаа найр түр төвшлийн төлөө насаан зориулсан улсаа анц нөхөдтэйгэн алаг бярар шиг навхан байна гэж аллах дээсэн учраас арслан баш шиг тогшин байна гэж зөвхөн үг хэлээрэн зогсоогүй зүрх сэтгэлээрэн Монголцоо зүг зүгийн ахын дүүсээ өмнө зөвлөж хэлэхэд бэлэн байна. Манай ястангууд эрт дээр үеэс өөрсдийн өмсөж идэлж ирсэн өмсгөл дээл хувцаа өөртөө уралж өмсөж ирсэн олон жилийн түүхтэй ард түмэн байх нэ. Хүүхдүүдээ өнөөдөр бид нар олон ясныхаа өлгийн нутаг болох Монгол улсынхаа газрын зургийг өнгөөр ялгаж будцгаая. Хүүхдүүд маань Монгол улсынхаа газрын зургийн 3 бүсийг 3 өнгөөр ялгаж бодсон байна. Ойд хэрийн бүсээ ямар өнгөөр бодсон хүүхдүүдээ? Зүйтэй сайн байна. Тал хэрийн бүсээ ямар өнгөөр бодсон? Сайн байна. Говийн бүсээ? Сайн байна хүүхдүүдээ. Хүүхдүүд маань газрын зургаа 3 өнгөөр ялгаж маш сайн бодсон байна. Телевиз үзэгч хүүхдүүдээ. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүүхдүүд та нарын заавал мэдэх ёстой олон ясны дээл хувцс сэдвийн хүрээнд өрнөд өндөрлж байна. Эрхэм хүндэт эцэг эхчүүдээ хүүхдүүдийг хэлд орох үеэс эрдэм номонд, хөлд орох үеэс аж төрөх ухааны дөртэй болгон, ёс журамтай иргэн болгон хүнжүүлнэ гэсэн
манай их сэтгэгч Тов ангийн их сургаалыг амьдрал ах уйда хэвшүүлцгээе. Хурээ! 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 Эрхэм үзэгч хүүхдүүдээ. Бяцхан найзуудаа, жаалуудаа. Хүүхдийн ертөнц нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг үүгээр жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баярлалаа. Баяр цэнгэлийн үг Монгол Улсын гавьяа жүжигчин Бямжовын аялгау. Манай цэцэрлэгийн сүлд дуу Заншлаа дээдлээ. Хордмоо эрхлэгчдээ манай цэцэрлэг 1986 оноос өнөө хүртэл 24 цагийн үйл ажиллагаагаар 6 бүлгийн 240 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Сургалтын орчноо шинжилэн Монгол өргөө, мал аж ахуйн өргөө, Монгол зоог өргөө, эмч өргөө, номын сан зэргийг товчуулан хүүхдийн сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.